За их нутагт нь одоо сайхан бороо ороод сайхан байна гэж. За ингээд нэг тийм уриалга гэдэг юм уу нэг юм бодол гэж болцсон. Тэгээ одоо энэ 7 хоногт бол уул уурхаан стратегийн гэдэг юм ордуудын тухай хууль. За мөн одоо амнатыг одоо байгаа хэмжээгээс нь 2% буюу одоо 3% болгоод бууруулна гэдэг ийм одоо хуулийн төслөөрт орж ирсэн явж байна гэдэг ийм зүйл явж. Тэгээ би энэ дээр нэг ганц үжил бодлоо хуваалцах гээд. Энэ Монгол улсад эн чинь ардчилсан тогтолцоотой ийм улсаа. Тэгээ энэ ардчлалд бол хариуцлагын тогтолцоогүйгээр хариуцлаггүйгээр одоо цаашид хөгжил цаашид ямар нэгэн одоо зүйл ярих боломжгүй гэж одоо бодож байгаа. Тэгээ ийм учраас одоо энэ наадмын өмнө бол мэдээж энэ стратегийн орд энэ амнатын хууль мөл гэдэг эдрийг оролдох бишээ. Та нар ихлэд хариуцлагаа одоо баталгаажуулах нь аюул чухал байна. Хариуцлагаа маш тодорхой болгох нь чухал байна. Монголын ард түмний одоо өсөж хүлээж байгаа хууль бол ерөөсөө л энэ гэж би бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол улсын их хурлын гишүүн хэлсэн үг хийсэн үйлдэл энэ одоо ямар нэгэн эрх ашиг хангасан энэ одоо хууль дүрм журам эдгээр зүйлүүдэд хариуцлага хүлээдэг байх тухай хууль нэнд одоо заашгүй одоо хэрэгтэй байна. Өнөөдөр улсын их хурал дээр тэр амнатын хуулийг одоо 3 болгож бууруулах хэмжээний хуулийг өргөн барина гэдэг чинь өөрөөр хэлэх юм миний одоо ойлгож байгаагаар бол энэ бол Монгол улсын төрийн эсрэг үйлдэж байгаа эдийн засгийн гэмт хэрэг байна гэж одоо харах гэдэг. Өөрөөр хэлэх юм тэр Монгол улсад орж ирж байгаа тэр 5 тэрбум төгрөгийг одоо 3 тэрбум төгрөг болгож одоо хуулбар орж иж шүү дээ. Одоо энэ одоо улсын их хурлд чинь Рио Тинтогийн ажилчид байгаа юм биш байгаа даа гэдэг ийм хардлага үүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол за ингээд бусад энэ стратегийн ордуудын тухай хууль хүртэл одоо ингээд хэлэлцэж байгаа. Энийг бишээ та нар эхлээд улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль тэдгээр одоо эрх мэдэлтэнгүүд одоо хариуцлага тооцох тухай хуулийг одоо энэ улсын хуралд одоо ерөнхийлөгч хүрэлцэх одоо ингээ өргөн барьчаад байна шүү дээ. Энийг яагаад батлахгүй хэлэлцэхгүй байна. Улсын тэргүүнчин барьчаад байна шүү дээ. За мөн тэр одоо үндэслэлгүйгээр хөрөнгөцсөн тийм ээ алуун шалаа уруулан ашигласан байж болох тэр одоо орлогоо нотолж чадахгүй байгаа. Тэр энэ зүйлүүдийг энэ алтан гэрэл гишүүн бас ингээд өргөн барья явж байгаа. Эдгээр хуулиудыг нэн даруй батлахыг шаардж байна. Тэгээ энэ ард түмэн маань яг энэ байдлаар бас мөн адил шаардаад өгөөсэй гэж хүсэж байгаа. Ардчлан нийгэм бол ямар нэгэн хариуцлагагүйгээр цаашид ямар нэгэн эрх чөлөө ямар нэгэн хөгжлийн тухай ярих боломжгүй гэж одоо үзэж байгаа. Ардчлал өөрөөр хэлэх юм бол хариуцлагатайгаар эрх чөлөөг үүрэх ийм одоо үйл явц гэж би ойлгож байгаа. Тийм учраас энэ эрх мэдэл энэ одоо эрх ямб энэ зүйлүүд зөвхөн хариуцлага байх ёстой гэж одоо бодож байгаа. Энэ чинь Монгол улсын ард түмэн Монгол улсын эрх ашиг нэгдүгээрд байх ёстой юм а гэдэг энэ зүйлийг л хэлэх гээд байна. Бусдаар бол одоо энэ улсын их хурлын гишүүчин дур зоргоор авирлаж өдөр бүр гадны гар хөл болсон ийм одоо тэдний эрх ашигыг хангасан ийм Монголын үндэсний эрх ашигаас урвсан ийм одоо хууль заалтуудыг өдөр бүр оруулж ирж байгаа нь энэ бол өөрөөр хэлэх юм бол ямар ч хариуцлагагүй байна гэдэг энэ зүйлийг л онцолж хэлж байгаа асуудал гэж. Үүнийг ч мэдээд энэ алтан гэрэл гишүүн мөн одоо улсын их хурлын одоо энэ гишүүдэд сануулга болгож анхааруулга болгож хариуцлага тооцох ёстой юм а гэдэг энэ одоо хууль байх ёстой юм а гэд ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн одоо барьж оруулж ирж байгаа гэж үзэж байгаа. Тэгээ ийм учраас иргэн хүний байдлаар энэ хариуцлага нэгдүгээр тавих ёстой. Ард түмэн чинь өнөөдөр бүхэл төрлийн хариуцлагыг энэ торгуур шийтгэл энэ үнийн одоо хөөрөгдөлт тийм ээ бүх төрлийн одоо энэ нэмэгдэх энэ зүйлээр амсаад үүрээд явж байгаа. Ийм учраас улсын их хурлын гишүүч хүртэл одоо
бусад ард түмнийхээ адил хариуцлагатайгаар энэ хуулийг баталгаж шаардж байна. Мөн одоо улсын их хурлын дарга энэ үүргээ биелүүл энэ хуулийг одоо шахаж шаард энийг бүр маш одоо сайн болгож хариуцлагатайгаар энэ одоо хуулийг батлах хэрэгтэй байна гэж одоо шаардж байна.